70-80-аад он бол Монголын цагдаагийн байгууллагын хувьд бол их өвөрмөц ийм түүхэн цаг үе байсан. Өвөрмөцөөс гадна энэ нөгөө Монголын цагдаа хамгийн анхныхаа том сорилттой учирсан. За тэр бол юу вэ гэхээр ерөөсөө энэ 70-80-аад онд монголчууд хотчоод, үйлдвэржээ, соёл боловсролын түвшинд дээшлээд, за үүнтэй холбоотойгоор гэмт хэрэгт нь их том өөрчлөлт гарч ирсэн. За гэмт хэрэг тооны хувьд 70-аад оны дунд сүүл үеэс бол их орширсан. За арга барил нь нарийсан, зохион байгуулалтаа гэмт хэрэг ихссэн, хүүхдүүд гэмт хэрэгт их уруу татагдуулсан. Засгийн эрх баригчдын хувьд бол их ойлгомжгүй явдал болсон. За яагаад тэгэхээр ерөөсөө тэр үеийн үжил суртлын үүднээс энэ марксизмын үүднээс бол гэмт хэрэг улам бүр багасах ёстой байсан. 1960 онд бүгд найрамд Монгол ард улсад социалист үйлдвэрлэлийн харилцаа тогтоод за тэгээд энэ гэмт хэрэг гэдэг юм бол өнгөрсөн нийгмийн үлдэгдэл болж хувираад за тэгэхээр жил өөрөх тусам улам багасаад зарим гэмт хулгай зэрэг зарим гэмт хэрэгүүд бол гарах ямар ч үндэсгүй гэж үзэж байсан. Гэвч нөгөөх нь жилээс жил олшроод байна. За тийм учраас Монгол ардын хувьсгалт намын төв хорооноос болон сайдны зөвлөл их баригчдаас юу гэж үзсэн бэ гэхээр энэ ерөөсөө цагдаагийн байгууллагад асуудал байна. Энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг их тааруу хийж байна. Энэ ажлыг бол эрчимжүүлэх ёстой. За удаа дараагийн тогтоол шийдвэр гаргаад нөгөө цагтан сэргийлэгч нарыг бол гэмт хэрэг үйлдэж болзошгүй бүх хүнийг нэг бүрчлэн хянаж хүмүүжүүлэх даалгавар гэсэн. За цагтан сэргийлэх байгууллага бол үндсэндээ 1985 он хүртэл энэ 70-аад оны үеэс эхлээд 74 оноос эхлээд 85 он хүртэл энэ урьдчилан сэргийлэх ажлыг бол үйл ажиллагаа тэргүүлэх чиглэл болгож авч явж байна. Гэмт хэрэгтэйгээ илрүүлэх, таслан зогсоох нь 2-3 дугаарт ороод урьдчилан сэргийлэх нь 1-р тавигддаг болсон. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, байцаагч нарт гэмт хэрэг үүдэж болзошгүй хүмүүсийг судалж тогтоох. За тэгээд тэр хүмүүсийг бүртгэх, хяналтанд байлгах, гэмт хэрэг үйлдэж болзошгүй үед нь бол таслан зогсоох, хүмүүжүүлэх үүрэг оног болсон. За хүмүүжүүлнэ гэхээр яах вэ гэхээр аж ахуй амьдралыг нь судлана, гэр бүлийн судлана. За бичиг үсэг мэдгүй бол бичиг үсэг зааж өгнө гэх мэт бүр ийм хүний амьдралыг нь зохион байгуулж өгөх. Тэр хүний сэтгэл зүйн өвмөц онцлогийг нь бүр өөрчлөх ийм шаардлагыг цагтан сэргийлэгчдэд тавьж гэлсэн. Ямар хүн гэмт хэрэг үйлдэж болзошгүй юм бэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэх зорилготой бүтэн юм судалгааны хүрээлэн ажиллаж ирсэн. За энэ бол прокурорын харьяанд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн гэж байсан. За энэ хүрээлэн бол улс даяар гарч байгаа бүх төрлийн гэмт хэргүүдийг судлаад за судлахтаа зөвхөн гэмт хэргийн хийсэн арга барил эсвэл хохирол хэн хийсэн гэдгийг судлахаас гадна тэр гэмт хэрэгтэн хүн болон хохирогч хүмүүсийн аж амьдрал, нийгмийн байдал, боловсрол, гэр бүл, багадаа өссөн багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн үү, арх удаггүй, зочмог төргөн ууртай юу, мөн ажил төрөл дээр асуудалтай байна уу зэрэг амьдралынх нь маш олон талынхны асуудлыг судалж за тэгээд бол гэмт хэрэгтэн хүний ийм нийтлэг хэв шинжийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүний ийм нийтлэг хэв шинжийг нэлээд олон зүйлээр тодорхойлоо гаргаад ирчихэж байгаа. Тэр хүрээлэнгээс. Тэр хүрээлэнгээс гаргаж ирсэн энэ шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл тэр үндэслээд нөгөө цагтан сэргийлэх байгууллага маань болохоор юу гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүстэй туулж ажилладаг гэсэн. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхгүй энэ социалист зөв бие хүн болгож хүмүүжүүлэх үүрэг нь нөгөө хүүхдийн төлөөлөгчдөд байна. Манай жаргалан ирээдүйн хүүхэд залуучуудыг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд цагтан сэргийлэх байгууллагаас олон хэлбэрийн ажил зохиодог юм аа. Сургуулиудын дотор өсвөрийн сэргийлэгчдийн бүлэг байгуулж, сурагчдын дунд хэв журам сахиулах, хэрэг зөрчилд өртөгдөх явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг өөрсдөр нь хийлэгдэх нь залуу үеийг социалист хүмүүжлэр хүмүүжүүлэхэд ихээхэн үргийг гүйцэтгэдэг юм аа. Зөрчил гаргасан хүүхдийг ирээдүйдийн гэмт хэрэгтэн болж магадгүй сэргийлээд за тэгээд бол ингээд
одоо хідэн талд нь зөрчил гэдэг бичиг зүүж анги танхимаар хийсүүлж гэж одоо нэр ичих аргаар тийм ээ. Ичих аргаар бол ингэж шийтгэж за ингэж бол одоо хүмүүжүүлэхээ оролдож ирсэн. Хүүхэд гэнт хэрэгт холбогдох гэнт хэрэг хийх энэ асуудлын 1970-аад оны дунд үеэс нэлийн одоо ноцтой болж ирсэн. Тэр үеийн цагдан сэргийлэгчид бол хүүхдүүдийг одоо бүртгэж хаягийн тогтоож гэр оронд нь буцааж явуулж ирсэн. За тэр хүүхдүүдийн тэгж явж байгаа шалтгааныг бас судалсан. За нөгөө гэр бүлийн хүч хэрхийлэл, архитал, за одоо гэр бүл салалт тийм ээ. Зэрэг ийм одоо нийгмийн гаралтай шалтгаанууд бол гол нөлөөлжсэн. За тийм одоо үйл ажиллагаа бол их байсан боловч нөгөө хүүхдийн төлөөлөгч бол одоо хаанаач хүрдэггүй хүчин чадал нь. Монгол улс бол энэ үед чинь нийт хүүхдүүд нь баг хүн амынхын тийм хагасыг эзэлж ирсэн. За тийм тэгэхэд бол одоо тэр хүүхдийн төлөөлөгч хамаагүй одоо цөөхөн тоотой. За тийм хүүхдийн төлөөлөгчд бол мэдээж ерөөсөө тэгж бүтэнд нь хүрч ажиллана гэж одоо болцоо байх. За тийм учраас бол одоо бүгдийн тэгж байж бол ямар ч боломж байхгүй урьдчилан сэргийл. Янз бүрийн тийм одоо хамт олонных нь дунд за тэгээд тэр ангийнхныхын дунд янз бүрийн арга хэмжээ цагаан ухуулах хуудас байрлуулдаг. Тийм л арга хэмжээгээр сэргийлж ирсэн байна. Ерөнхийдөө урьдчилан сэргийлэх ажиллагаа бол зохих хэмжээнд үр дүнгээ өгч байсан гэж миний хувьд тэр асуудал харж байгаа.